Сайн байцгаана уу хонгороо байна. За өнөөдрийн бичлэгээр болохоор би илүү их сургуулийн эсэн дээр тулгуурсан бичлэг хийх гэсэн байгаа. За энэ болохоор Хятад болон Солонгосын томоохон сургуулиудад за тэр дэс миний туршлагаас буюу эдгээр 5 Хятад Солонгосын томоохон сургуулиудад 100% тэтгэлэгтэй, заримд нь 50% тэтгэлэгтэй тэнцсэн эсээнүүд хэрхэн бичсэн. За эдгээрээс хуваалцах болно. За тэгвэл дөнгөж эсээ бичиж эхэлж байгаа сурагчид хүүхдүүдийн хувьд яадаг вэ гэхээр за эсэгээ яг юу гэж эхэлж бичих вэ? Юу бичих вэ? Сургууль маань юу нэг юу гэсээд байгаа юм бол юугээ биччихвэл би тэнцэх юм бол гол бичлэгтээ орохоос өмнө болохоор чухал мэдээллийг танилцуулъя. За English сонгорохоос өмнө болохоор IELTS-ийн ангийнхаа бүртгэлийг авч байгаа бөгөөд 9 сарын 17-нд эхлэх IELTS-ийн гэдэг эсэлт авч байгаа. За мөн pre-IELTS буюу IELTS өмнөх анги буюу 9 сарын 24-нд эхлэх анги та мөн эсэлт авч байгаа учраас та доорх English with хонгороо page хуудас руу маань холбогдоод асууж болно. Эсвэл доорх Google Form хэлбээр хичээлийн маань тайлбар байгаа. Тэгэхээр тэндээ танилцаад тэгээд English with хонгороо пэйж хуудас руу маань Facebook пэйж хуудас руу маань чат бичин хүрээ дэлгэрэнгүй мэдээллийг аван бүртгүүлээрэй гэж зүйлий. Ер нь бичих зүйлсээ мэдгүй байгаа бол энэ бичлэгийг дуустал нь сайн үзээрэй. Эсвэл нь ч гэсэн би өөрхөн типсээс илүү нэрийн хуваалцах болно. За миний хувьд болохоор анх Америкийн их сургуулиуд руу өглөө явуулаад тэнцэжсэн ч гэсэн тэтгэлгийн хувьд тааруу байсан учраас дараа нь би Австрали Хятад болон Солонгос сургуулиуд руу өглөө явуулж исэн нэгэн зэрэг. За тэгж яхад болохоор хамгийн өндөр тэтгэлэг авч исэн сургууль руугаа явсан байгаа. За тэгэнгүүт болохоор ер нь ингээ бодоод үзэх юм бол би маш олон эссе биччихсэн гэсэн үг. Ингээ нийтэн тоолох юм бол 30 40 тэрнээс олон ч эссе байж магадгүй. Тэгээд эссе болгон өөрөө дахин шинээр засварлаад дөрвийн ч тэр утгын хувьд ч тэр илүү үг бүрчлэн ер нь бол өгүүлбэр бүрчлэн бүгдийг засварлаж маш олон драфтууд гаргаж ирсэн байгаа. За тийм учраас ергээд бол өнөөдрийн бичлэг үрдчих хэрэгтэй байна хаа гэж найдаж байна. За эссе бичиж эхлэхийн хувьд болохоор заримдаа хүмүүс зүгээр бичээд эхэлгээд эхэлдэг. Миний хувьд зөвлөхийн хувьд бол ер нь бол эхлээд brainstorm хийгээд яг өөрөө яг юу хүсэж байгаа, сургуульч юм яг юу хүсэж байгаа. Тэгээ өөрийн хувьд чухал гэж үзэж байгаа зүйл яагаад ер нь сургууль явах ч тийм чухалын яагаад заавал энэ сургууль явах нь чухалын тэгээд ер нь ирээдүйд яг юу хийхийг хүсэж байгаа. Тэрийгээ эхлээд маш сайн brainstorm хийж, маш сайн өөрийгөө ойлгож авсныхаа дараа мөн сургуулаа маш сайн ойлгож авсныхаа дараа эснийхээ бүтцийг эхлээд гаргаад за нэг ихэнх хэсэгт энэ бичин, ийм хүүтэн бичин, дараа хэсэг ийм хүүтэн бичин, тэгээ ингэж бичин, ингэж холбоно гэсэн ерөнхий бүтэц бас мөн гаргаад тэгээд яах нь дараагаар нь яг өгүүлбэр бүрчлэн гэсээгээ бичиж эхлэх юм бол хамаагүй илүүсээ чинь уншиж байгаа хүнд жилийн ойлгомжтой. Дээрээс нь бүр засвар гэхээр тийм амар их засвар орох нь гайгүй байдаг юм шиг санагддаг. Миний хувьд Солонгос Хятадын сургуулиуд руу өрлөө явж байхдаа нийт эсэнүүдийг за доор хийж бол 4 заримдаа болохоор тэрээс олон удаа бас мэдээж драфт болгоод засвар хийжсэн. Гэтэ дийлэхдээ дунд нь бол 4 удаа засвар хийгээд тгээс нүдийн олжсэн байгаа. За тэгвэл Хятад болон Солонгосын сургуулиуд дийлэхдээ 2 төрлийн эссе шаарддаг. Нэг нь болохоор personal statement буюу за яг өөрхийн талаар бичсэн эссе. За нөгөөд нь болохоор study plan буюу суралцах төлөвлөгөө гэсэн эссенүүд байдаг. Америкийн сургуулиуд дийлэхдээ илүү тийм abstract зүйлсүүдийг шаарддаг. Жоохон хийсвэрдүү. Тэгээ би яг нэг тийм илүү их тийм мэдрэмжэн дээр суурилсан эссенүүдийг аягүй бичүүлдэг. Харин Хятад Солонгос болоод ирэхээр илүү fact-н дээр суурилсан. Яг үнэхээр боддоор өөр яг юу хийсэн. Тэгээ ирээдүйд үнэхээр яг боддоор яг юу хийж чадна гэж бодож байгаа. Тэгмүүд Америкт гэхэд амар том мөрөөдөл амар том зорилгыг бичгийг илүү магадгүй зорддог бол Солонгос болон Хятадын хувьд болохоор илүү яг энэний дараа би яг ийм чиглэлээр ажиллана гэд илүү нэг тийм хүн сонсоход бол ингээд хүрэхэд амархан дөө. Гэхдээ яах нь мэдээж өөрчлөж юм бол чухал. Тэгээд арай илүү тийм фактн дээр суурилсан. Яг боддоор өөрөө юу хийсэн, яг боддоор яг үнэхээр яг хийж чадна гэж бодож байгаа. Ирээдүйд төгсөөд яг юу хий гэж зорж байгаа. Тэр ч илүү. За тийм учраас одоогийн миний бичлэг болохоор за эдгээр бүтцээр явагдах болно. Эхний хэсэгт хэдүүлээ brainstorm хийх, үрд чинь чухал, өөрийгөө нээх, өөрөө юу хийж байгааг нээх, тий тэрэн дээр илүү хэдүүлээ brainstorm хийж тасгална. За тэгээ үргэлжлүүлээд болохоор сургуулаа хэрхэн судлах, сургуулаа хүсэж байгаа, нарийн судалгааг яаж хэрхэн хийх вэ? Энэ дээр илүү ярилцгална. За тэгээ үргэлжлүүлээд ер нь миний бичсэн гэсэнүүдийн бүтэц ерөөхдөө ямар хөөдөө байдгийг бол мөн хуваалцгална. За тэгээд үргэлжлүүлээд миний өөрийн personal tip мөн хуваалцгална. Тэгэхээр эсвэл бичлэгийн дуустал нь үзээрэй. За тэнгүүд тэгвэл яа brainstorm хийгээд төлөө чухлыг ярилцсан. Тэгэхээр хэдүүлээ хэрхэн brainstorm хийх вэ гэдэг дээр ярилцъя. За миний одоо ярьж байгаа техник нь болохоор энэ номоос ерөөдөө санаа авсан. Энэ номны ерөн санаа гэсэн үг. За энэ ном дээр болохоор хэрхэн brainstorm хийж өөрийгөө юу хүсэж байгаа гэдгийг нээхэд илүү чухал байдаг. Тэгээд үргэлжлүүлээд яг нь brainstorm хийсэн зүйлсээсээ эсэнийхээ хүүк буюу бас хүмүүсийн анхаарлыг татах тэр нэгэн хүүк бичгэд
бас мөн аюул тустай байдаг. Тийм учраас энэ номын exercise-ыг мөн энэ номыг ч гэсэн уншаад үзэх юм бол бас тустай шүү гэж хэлье. Төдийлөн бас хүмүүс англиараас унших боломжгүй байж магадгүй. Тийм учраас ерөнхийдөө exercise-ыг илүү за миний өнцгөөс тайлбарлаад явъя. Тэгэхээр brainstorm гэдэг exercise нь тусдаа нэг 10-аас 20 минутыг зарцуулах учраас чимээг орчинд 10-аас 20 минутыг зарцуулаад тус exercise-уудыг мөн хийгээд бичлэгээ зогсоож аваад хийгээ яваарай гэж би зөвлөнө. За эхнийх нь exercise нь болохоор essence object exercise. За энэ болохоор өөрсдөө маш чухал үүрэгт илэрхийлж өгдөг одоо эд зүйлсүүдийг төсөөлж brainstorm хийх гэсэн. За энэ болохоор дэлгэхдээ өөрөө чинь яг ямар гаралтай өөр чи яг юу хийжсэн, өөр чи яг юу гэж илэрхийлдэг эдгээр зүйлсүүдийг эдгээр обжектууд маань илүүлж өгдөг юм шиг санагддаг. Тэгээд энэ маань болохоор бидний эсэний хүүг болоход тустай гэж би хэлсэн тийм үү. За тэгвэл хэдүүлээ ихний ээлжинд за урд чинь нэг төсөөлийн хайрцаг байгаа гэж бодоод тухайн хайрцаг дотор урд чинь чухал үргэлж илэрхийлж өгсөн урд чинь өмнө хийжсэн чухал зүйлстэй чинь хамааралтай обжектууд. За тэр тусмаа яг энэ обжектыг хэрэг амьдралд чинь байхгүй байх юм бол өөрийн чинь одоо ямар нэгэн хэсэг ингээд одоо үгүй болж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөхөц тийм чухал обжектууд гэхдээ маш энгийн байж болно. Гэхдээ өөрийн чинь хувьд чухал гэсэн обжектуудыг энэ хайрцагт листлэх болно, хийх болно. За энэ хайрцагт төсөөлийн хайрцаг штэ хийхдээ дор хаяж 20-ыг листлэнэ. За миний жишээгээр гэж үзэх юм бол энэ ном дээр болохоор өөртөө бас хэд хэдэн өөрхийн экзамплууд байгаа. За миний хувьд гэх юм бол хамгийн ихний обжект бол abacus буюу сампин байсан. Яагаад гэвэл би одоо багасаа сампингаар хичээллэж явж исэн бөгөөд ялцч үг сампин гэдэг бол яг миний амьдралд маш чухал одоо сургамжийг хүргэжсэн. Яагаад гэвэл би одоо сампинд 3 жил бэлдэж явах явцдаа ямар ч одоо шагнал авахгүй байж исэн хэрнээ яг 3 жил дээрээ алтан цомыг авч исэн. За тэгээ явж явах үйл явцад болохоор ер нь бол одоо маш сайн хичээж чадхал юм бол дээрээс нь зөв аргаар зөв чиглүүлэгтэйгээр бэлдэж чадах юм бол ямар ч зорилготой хүрэх боломжтой. Дээрээс нь яг нь ийм мөн ийм хичээнгүй ингэж бэлдэжсэн гэсэн одоо тэр зан чанар маань дараагийн хийсэн зүйлс амжилт одоо их сургууль руу үлээ олох юм энэ бүх зүйлс тэнцэх тэгээ одоогийн амьдарч байгаа тийм ингээд өөр улсад ингээд урт хугацаар ингээд амьдраад явж байгаа ч гэсэн яг тэр абакус бэлтэж байгаа үедээ авжсэн тэр одоо чанарууд маань ингээд үргэлжлээд одоо ингээд дараагийн гаргаж байгаа зүйлс маань аюух тусалаад явдаг юм шиг санагддаг. Тэгээд хамгийн чухал одоо амьдралд хэрэгтэй лсэн ингээ би бол сурч авсан гэж үздэг. Тэгээд нэлийн бас миний хувьд personal учраас энэ бол би abacus-ын талаар abacus бол хамгийн хэм байх хэвээр object гэж бол үздэг. За тэгээд дараагийнх маань object бол одоо миний хувьд ээжтэйг ахуулсан. Тэгээд нэг багын маань ингээд тэрсэн зураг гэдэг хөө. Тэгээд би болохоор нэг юм ice cream зарим нэг юм ишээр ингээд jazz хийгээд ингээд шимглээд ингээд өргөн бэлтжижсэн. Тэр маань бас аягүй чухал гэж үздэг. Яг бол ялч өмнөд бол одоо ээж минь бол хамгийн чухал хүмүүсийн хүний бол нэг миний амьдралдах. За тэгээ үргэлжлүүлээд тэр нөгөө jazz хийжсэн ингээд тийм хөөрхөн болгож исэн гэдэг маань ч гэсэн нэг тийм миний ингээд зан чанарыг харуулж өгсөн тийм creative тийм хөөрхөн одоо яг яа ч юм тэр бол миний хоёр дахь юм чухал обжектын нэг бол гэж үздэг. За дараагийнх нь магадгүй ихтрийн хувийн учраас би нэг ихэд нэг хуваалцах хүсэхгүй. Гэхдээ яхан өөрөөсөө бодож үзээд өөр чинь чухал гэж үзэж байгаа өөрчлөлт хийгдсэн тийм обжектуудыг бодоод үзээрэй. Миний хувьд мөн сампинт бэлдэж байхад нэг тийм харандаанууд байдаг байсан. Тэр харандаануудынхаа нэгийг би бас ер нь гэж одоо миний хувьд чухал обжект гэж би бас үздэг юм байна. Окей, за энэ бичлэгээр яах нь үрчин чухал гэсэн обжектуудыг бодож төсөөлөх нь бичиж авах нь. За тэгээд ингэж төсөөлж бичиж явахдаа болохоор аль болох өөрийгөө тэгж нөгөө ихтрийг жож хийхгүй зүгээр л сул ингээд яах нь юу гэж болох уу гэд байлгах brainstorm хийгээд тэгээд бичээрэй. Ихтрийг өөрийгөө ингэж хязгаарлаж лимитлэхгүй шүүхгүйгээр ямар ч фильтргүйгээр бичээрэй гэж зөвлөнө. Тайлбарыг бол бичих шаардлагагүй. За ийм байна. За тийм үргэлжлүүлээд тэр үнэхээр ямар обжект бичих чинь санаа нь орж ирэхгүй байгаа бол эдгээр асуултуудыг би доор коммент тайлбар хэсэгт нэмчи. За тэгээд эдгээр асуултуудаас ч гэсэн өөрөөсөө асууж үзээд өөр чинь чухал гэсэн обжектуудыг brainstorm хийгээрэй. За тэгээд мөн үргэлжлүүлээд доор байгаа 100 одоо сонирхолтой асуултууд гэсэн мөн асуултууд байгаа. За би энэ орчуулгад доор мөн description хэсэгт тавьчих учраас асуултуудыг мөн өөрөөсөө асуугаад тэгээд бичээрэй. За дараагийнх нь болохоор өөрөө чинь ер нь амьдралын түүх бөгөөд ирээдүйд яг юу хийх гэж байгаа чинь илтгэж өгсөн. За өөртөө чинь үн цэнтэй гэсэн зүйлсүүдийг тодорхойлох exercise байгаа. За дээрүүд нь болохоор нэр нь болохоор core values exercise гэдэг нэртэй. За тэгээд энэ нь болохоор өөртөө чинь үн цэнтэй, өөртөө чинь чухал гэж үзэж байгаа топ магадгүй эхлээд 5 зүйлийг листлээд за тэгээд үргэлжлүүлээд тэндээсээ дараагийн топ 5-ыг листлээд тэгээд тэр 5 топ 5-аасаа дахиад топ 3-ыг листлээд гаргаад үзээрэй.
За тэгэхээр following-уудыг харуулчих. Тэгээ бичлэг зогсоож байгаад сонгоод яваарай. Мөн description хэсэгт тавьсан байх болно. За тэгээд топ 3 үндсэнтэй зүйлсээс топ 1-ийг одоо сонгоорой. За ингээд бол бас өөрийнхөө талаар ер нь яг юу хийж бүтээхийг хүсэж байгаа амьдралд чинь юу төрөхийг хүсэж байгаа гэдэгт чинь бол их чухал. За тэгвэл энийг ашиглаад бид нар эсен дээрээ оруулж ирэх болно. За одоо болохоор ер нь өөрийнхөө өнцгөөс судалгаа хийчлээ. Тэ өөрийнхөө өнцгөөс brainstorm хийчлээ. Энийг заавал нэг өдөр хийх шаардлагагүй. Гэхдээ яг бичлэг үзэж байхдаа хийчихэд тэгээд дахиад өшөө brainstorm хийж байгаа магадгүй маргааш дахиад үргэлжлүүлээ бичиж бас болно. Миний хувьд бол тэгжсэн. За их сургуулийн судалгаа гэдэг нь юу вэ гэхээр их сургуулийн чинь сайт байгаа, social media платформуд байгаа, YouTube сургуулиуд байгаа, сурагчдынх нь хийсэн бичлэгүүд байгаа. За тэгээд мөн профессорууд. За сургуулийнхаа үндсэн сайт руу оронгууд сургуулийн чинь эхлээд одоо тэр гол зорилго мөн өгдсөн баа. Сургуулийн чинь зорж байгаа зүйл. Тэгээ мөн сургуулийнхаа захирлын хэлсэн үгс. Мэдээ сургуулийн захирлын хэлсэн үгсүүд бол тухайн сургуулийн зорж байгаа зүйлсийг оруулж ирсэн байгаа. Ямар сурагчдыг, ямар хүмүүсийг ирээдүйд бэлтгэхийг хүсэж байгаа. Ер нь тухайн сургуулийг яагаад анханасаа үүссэн гэх мэтчлэнгээр жишээ нь Солонгосын хувьд Eva University болохоор яг эмэгтэйчүүдэд тухайн үед боловсрал нь яг тийм боловсролыг олныг сайн олгодоггүй байсан учраас яг яг эмэгтэйчүүдэд зориулсан, яг эмэгтэйчүүдэд яг тулгарч байгаа одоо тэр зүйлсүүдэд зориулсан, фантазиг зориулсан тийм одоо маягаар сургууль нэгдэжсэн гэж би хальт санаж байна. Гэхдээ яг ядаж ирсэн сургуулийнхаа захирал дараагаар нь өөрийн чинь яг үргэлжлээ явуулах байгаа тэр департамент байгаа. Тийм үү? Мэргэжлээ сонгосон тэр департаментийнх нь мөн одоо удирдлагын хэлсэн үгс зорж байгаа зүйлс байгаа. За тэгээд дараагаар нь тэдгэрүүдийг бүгдийг шалгаад ер нь сургуулийнхаа хүсэж байгаа зүйл, сургуулийнхаа хүсэж байгаа зорилгыг үн цэнийг тий одоо бид нар өөрийнхөө үнцнийг өмнө бичсэн тийм үү. Тэгвэл одоо болохоор сургуулийнхаа үнцнийг ойлгож авч ийн гэсэн үг. Зорилгыг олгож авч ийн. За тэгээд үргэлжлүүлээд болохоор дараа нь өөрийнхөө департаментийн профессорууд байгаа. Профессоруудынх нь судалгаа, бэкграундууд тэгээд дээрэс нь өөрийнхөө тэр департамент руу орох юм бол бас яг ямар сурагч хүсэж байгаа, ямар сурагч бэлтгэн гаргадгийг гэсэн хэсэг дийлэгтэй сургуулиудад байдаг. Тэгэхээр сургуулийнхаа сайтыг нэг бүрчлэн ухаарай гэж би бол хэлнэ. Тэгэх юм бол яг сургуулийг илүү сайн ойлгож аавна. Тэгээд эсэгээ бичиж чинь хамаагүй амар ах болно. За тэгээд мөн тухайн сургуулийн одоо янз бүрийн клуб байгаа. Мэдээж сургууль болгонд клуб байгаа тийм үү? Book reading club ч юм уу тий, эсвэл dancing club тий, энэ мэтлэнгээр янз бүрийн клуб байгаа. Тэгэнгүүт мөн одоо янз бүрийн мөн сурагчдаа тусалдаг тийм одоо space-ууд бас байдаг. Энэ мэтчлэнгээр яг нь сурагчдаа өгж байгаа бүх боломжууд эдгэрүүдийн бас бүгдийн нарийн ухаж судлах хэрэгтэй. Тэгэхээр тэр нь бүгдээрээ сургуулийнхаа үндсэн сайтанд байждаг. Хэрвээ департаментийнхаа бас үндсэн сайтанд байдаг. Тэгэхээр ер нь сургуулийн үндсэн сайт, департаментийн үндсэн сайт, хоёулынгийн маш сайн уншаад тэгээд ер нь нэг л өдөр шаардна. Тэгээд бүхэлд нь сайт руу уншаад тэмдэглэж аваад тэгээд ярих юм бол сургуулийн талаар нэлээд сайн ойлгож авна. За тэгээд маш сайн тэмдэглэл хийж авах хэрэгтэй. Тэгээд үндсэн гисэн дээрээ тэр мэдэж авсан зүйлсээ тэгэхээр нарийн жижигэн дитэйлтэй мэдээллүүдийг оруулаад өгөх юм бол тухайн сургууль ч гэсэн энэ сурагчийг өөрөө юу мэдхийг хүсэж байгаа, юу сурахыг хүсэж байгаа. Тэгээд яах нь мөн судалгаагаа сайн хийчихсэн юм байна. Тэгэхээр яах нь мэдээж өөртөө чинь нэмэлт оноо болж өгнө. За тэгээд яах нь тэнцэн онолтон гэсэн ихснэ. За тэгээд сургуулийнхаа сайтыг сайн судалчихсан. Тэгээд ямар сурагч бэлтгэн гаргадыг мэдэж авчихсан. Сургуулийнхаа болон департаментийнхаа зорилгыг олгож авсан. Профессоруудынх нь гол судалгааных нь чиглэл, бэкграунд тий яг хаанаас ямар сургуулиас гаралтай эдгэрүүдийг мэдэж авсан. За тэгээд үргэлжлүүлээд мөн яг ямар хичээлүүдийг ямар семестртээ үзэх боломжтой вэ гэдгийг ч гэсэн сургуулийнхаа сайтаас мэдэж авах боломжтой байдаг. Дийлэх тохиолдолтой. Тэгэнгүүт яг нь тэр их чсэн үндсэн сургуулийнхаа сайт, департаментийнхаа сайтаас судлах юм бол хайгаад үзэх юм бол байгаа. За тэгээд мэдээд авчихсны дараагаар болохоор одоо бид нар эсэнийхээ бүтц рүү орноо. За эсэний миний дийлэх эсэнүүдийг ерөнхий бүтцэн гэдээ би хуваалцъя. Яг тэгвэл эсэ болон ижлэн бүтцтэй байх хэрэггүй, дээрээс нь ёсгүй гэж бол би үздэг. Яг тэгвэл хувь хүний тий одоо бэкграунд хувь хүний илтгэх гээд байгаа зүйлс бүгд ондоо учраас. Гэхдээ ерөнхий миний эсэний бүтцийг хуваалцах юм бол хамгийн ихэнд болохоор нөгөө бидний эхний exercise дээр хийжсэн нөгөө brainstorm хийхдээ your essential objects байсан тийм essence objects. Эдгээрүүд чинь өөрөө чинь hook болж гарч ирвэл их тохиромжтой байдаг. За тэгээд үргэлжлүүлээд болохоор ямар нэгэн тэр essence object-тээс дараагийн параграф шилжихтэй. Одоо болохоор миний ярьж байгаа хэсэг бол нөгөө personal statement-ийг ярьж байгаа шүү. Personal statement-ийг бичиж явахдаа яах нь hook нь үржин essential objects орж ирээд үргэлжлүүлээд ямар нэгэн асуудал гарсан байгаад тэгээд тэрний шийдлийг өөрөө олсон байгаад тэгээд эцэст нь өөрөө чинь одоо өөрөө чинь гих тэр одоо нэг зан чанар ойлгож авсан зүйлс чинь бүтээд за тэгэнгүүтээ дараа нь судалгаа одоо тэр сургуулийн чинь мэдээлэл гарч ирээд сургууль чинь тэгсэн чинь яах нь сургуулийн ийм зорилготой ийм боломжуудыг олгож исэн ийм community үүсгэж исэн би энэ community-д ийм зүйл өгөх боломжтой дээрээс ийм зүйл авах боломжтой юм байлээ. Тэгээд ингээд
сургуулийн чинь зорилго өгч чадах зүйлс, өөрийн чинь зорилго өөрийн чинь өгч чадах зүйлс, энэ хоёр ингээд матч хийгээд таарж байгаа учраас яг нь би ингээд сургууль үргэлжлүүлээ явуулж байгаа. Тэгээд яг нь сургуульдаа очисныхаа дараа сургуулаа сурж байхдаа сургуулаа мөн төгсөөд би ийм зүйлсүүдийг ийм үнцнийг бүтээн гэж зорж байгаа. Тэгээд ингээд бол сургууль маань ингээд таарж байна. Ирээдүйд би ийм дараалал ийм нэг нарийн аль болох нарийн байх тусмаа сайн тэр тусмаа сургуульд очиод мөн сургуулаа төгснөхийн дараа хийх зүйлс чинь аль болох нарийн байвал тэр тусмаа сайн. За тэгээд яг нь ингээд бичигдэл ер нь миний эсэнүүдийн дийлх эсэнүүдийн бүтэц ийм маягаар явж исэн. Тэгэхээр хүүк нэга хүний анхаарлыг татчихад ямар нэг асуудал гарч ирсэн. Тэгэхээр угаасаа ямар нэг storytelling явж ийн гэсэн. Угаасаа чинь personal statement өөрийн чинь талаар гэсэн. Тэгэхгүй яг ийм хөдөө маягаар бүтцээр биш хүмүүсийн бичсэн эсэнүүдийг харахаар аль хэдийн нөгөө нэг материалт нь өөрийн чинь талаар хэлчихсэн зүйлсүүдийг хүмүүс бичээд идэв. Тэр нь юу вэ гэхээр тэ намайг тэр гэдэг би тийм аймгаас тийм хотоос гаралтай. Тэгээд би ийм зүйлсийг сургуулийг ингэж хаагаад ингэж хийхийг хүсэж байна. Ингээд нөгөө нэг тийм давтамжтай хүний анхаарлыг жоохон татхааргүй тийм хөдөлсөнд бичгээд идэг. Тийм учраас яг миний одоо ерхий эсэний бүтцийн дагаад явах юм бол илүү сонирхолтой. Тэгээд мэдээж энэ сургуулиуд руу өргөдлөө явуулаад тэнцсэн учраас яг нь бас өөрчн тустай ах болов гэж бодож байна. За тэгээд бичлэгийн төвсөлд өөрийнхөө типийг хуваалцъя. Энэ юу вэ гэхээр эссе бичиж байхад зөвхөн эссеийг л бичиж суухан оронд мөн зөвхөн эссе л уншаад суухан оронд бас өөр төрлийн одоо текстүүдийг өөр төрлийн номнуудыг уншвал их тустай байдаг. Яагаад гэвэл зүгээр энгийн номнууд биш тэр тусмаа яг нь biographies байдаг. Одоо хүмүүсийн өөрхийн амьдралын талаар бичсэн номнууд аяг байдаг тийм үү. Тэгэнгүүт одоо хамгийн алдартай юм бол Мишель Обамагийн Becoming гэсэн ном байдаг те. Эсвэл бас монголоор орчуулгаар гарч ирсэн байсан. Тэр эсвэл Educated бас орчуулгаар гарч ирсэн ном. Энэ хоёрыг би бас эссе бичиж байхдаа уншижсэн. Гэтэ миний хамгийн их уншижсэн бол Emily in Paris-ийн жүжигчин болох жүжигчний бичсэн Unfiltered гэдэг өөрхийн амьдралын талаар бичсэн ном байдаг. Энэ болохоор ингээ нэг тийм хөнгөн бичигдсэн ирнэ өөхөх ингэж тайлбарж бичсэн юм шиг санагдчихсэн. Тэгээ нэг номных нэг 2-3 chapter аяуг таалагдчихсэн. Бичин хэм маяг нь хэлжсэн хэм маяг нь сториг ингэж build хийжсэн маяг нь надад аяуг таалагдчихсан учраас эсэгээ бичиж байгаа юмстаа уншаад бичих юм уншичаад тэгээ дараа нь эсэгээ бичих юм бол нэг тийм өөртөө чинь үнэт чараа амархан орж ирнэ. Үгийг нь бол хуулж бичээл гээгүй зүгээр яг нэг тэр mindset тэр нэг хэм маягийг өөртөө суулгаж авчаад тэгээ эсрэг орох юм бол яг нь бичиж амар байна. Тэгээ угаасаа ялтчгүй хамгийн одоо нөгөө мундаг Америкийн зохиолчдын нэг болох Стивен Кингийн ном байдаг. On Writing Well билүү за ном байдаг. Тэр ном дээр ч гэсэн Стивен Кинг хэлсэн байдаг. Энэ болохоор маш сайн бичдэг болоё гэх юм бол маш сайн унших хэрэгтэй. Тэгээд яг нь эссе бичиж байхдаа зөвхөн өөр хүмүүсийн эссе гэхээс гадна бас biographies уншиж бас тэр mindset-д орохын тулд унших бол бас их тустай. За тэгээд мөн essay form гэдэг ийм вебсайт байдаг. Энэ дээр болохоор хүмүүс Солонгосын одоо эссенүүдэд Солонгосын засгийн газрын тэтгэлэгт мөрөлөө явуулж байхдаа бичижсэн эссенүүдийг ингээ оруулсан байдаг. Бүгдийг нь бол сайн гэж хэлэхгүй ч гэсэн бас дажгүй эссенүүд байдаг. Тэр эссенүүдийг бас уншаад за нэг юм хөдөг бүтэц бас таарч болох юм гэсэн эссенүүдийг хараад бас бүтцийн дуурайж бичих юм бол бас их зүгээр. Бүтцийн дуурай гэхээр үг бүрчлэн дуурайх биш. Ерхий бүтэцтэй эхлээд за нэг юм одоо миний сайн хэлсэнчлэн эхлээд хүүг тэгээ дараа нь ин гэсэн маягаар бүтцийн дуурайвал бас их тустай байдаг шүү. За тэгээд мөн бас өөр нөгөө Harvard ч юм уу Stanford-ийн гэсэн номнууд гэдэг алдартай номнууд байдаг тийм үү. Тэр ч гэсэн бас хаяад уншиж агаад тэр одоо үг хэллэг майнд тэр мэдрэмжийг бүрт авахыг хүсэн юм бол яг нь бас уншаад үсэн дээр би орж ирэх юм бол бас тустай байдаг. За study plan-ийн хувьд болохоор сургуулиас хамаарат ондоо байдаг. Зарим сургуулиуд өөр шал ондоо асуулттай тэгтээ study plan бичих байдаг. Жишээ нь Iowa University-ийн хувьд 4 одоо өөр зүйлсийг дурдах шаардлагатай юм study plan байсан. За тэгвэл ер нь сургуулиас хамаарат нэлээд ондоо. Тэгвэл ихтэй сургуулийн хувьд болохоор нийлээд ингээд бадцсан нэг юм бүтэн study plan бичсэн. За study plan-ийн хувьд хэрэв сургууль нь яг тийм тустай асуулт асуусан бол тухайн асуултанд бүх одоо дурдах шаардлагатай point-уудын бүгдийг дурдаад тэгээд тэр дурдж байгаа point-уудаа хооронд нь маш сайн утга зүй ингээд нэг холбоос үүсгээд тэгээд ингээд уялдаатай ингээд бичиж ялгах зорих хэрэгтэй. Хэрэв ингээд зүгээр нэг шууд study plan бичээ гэсэн байх юм бол миний зөвлөх бүтэц гэх юм бол study plan-ийнхаа introduction хэсэгт болохоор дийлэгтэй яг ерөнхий одоо өөрийнхөө зорж байгаа юу achieve хийж тэ энэ 4 жилийн хугацаанд яг юу өөртөө авч чадах юм тэ гэж байгаа ерөнхий зорилгоо introduction хэсэгт бичээд тэгээ уялдуулаад дараагийн жилүүдэд нь хийх зүйлсүүдэд нарийн бичгийг зорих хэрэгтэй. Ямар хичээл авахыг хүсэж байгаа тэ одоо ямар профессортой ч юм уу тэ илүү тутмын харилцааг тэ ингэж дэмжих хүсэж байгаа.
За тэрийг бичих байсан ч болно. Яг ч ямар хичээлүүд авахыг хүсэж байгаа тийм ямар клубд оролцох юм, юу хийе гэж зорж байгаа олон хүмүүсээ танилцсан network тэр нь ч юм уу за юм жил ингээд төсөөдөө жилийн төлөвлөгөөнүүд өөрөө яг юу хийх зорж байгаа тэрийг тэмдэглээд бичээд тэгээ хамгийн сүүлийн conclusion хэсэгт болохоор сургуулаа төгсөөд яг юу хий гэж байгаа. Тэгээд тэр хий гэж байгаа зүйлд чинь сургуулийн чинь зарцуулж байгаа 4 жил чинь яг хэрхэн нөлөөлж байгаа, хэрхэн тусалж байгаа гэдгийг холбож өгөөд тэгээ нэг төрлийн яг нь эсэ чинь бүтвэл тохиромжтой. За ингээд өнөөдрийн миний бичлэг бол өндөрлж байна. Тэгээд үргэлжлүүлээд өөрсдөө хамааралтай эсвэл одоо үргэлжлэлтэй хамааралтай асуух зүйл байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Комент бичүүлдээгээрэй. Тэгээд би аль болох чатаараа хариулах болно.